Тэгээ Монгол төрийн бодлого доктортой баймаар байгаамаа. Энэ аж үйлдвэрийн салбараа дэмжинэ гэж ивэл дэмжсэн шиг дэмжиж энэ хүнс хөнгөн үйлдвэрийн салбарыг дэмжүүл дэмжсэн шиг дэмжиж явахгүй нь өөрийнхөө баймааргүй байна. Тэгээ одоо олон талын санал гэж та яриад та тэгж юус ярьж болохгүй шүү дээ. Та бол сайд манай яамны бодлого юм байгаа. Тэгэхээр бид нар энийг аваад явах ёстой. Энэ салбараа хөгжүүлэх ёстой. Харин ирээд байгаа асуудлуудыг аваад шийдээд ийм зохицуултыг ингээ өөрчлөөд сайжруулаад явж байгаа шүү л гэдэг тайлбар хэлэх ёстой шүү дээ. Тэгэхээр ер нь энэ аж үйлдвэрийн салбараа хөгжүүлэх, ялангуяа өнгөн үйлдвэрийн салбараа хөгжүүлэх тал дээр өшөө анхаарч ажиллахгүй бол энд нь явж байгаа хэдэн компаниудыг нийлж байгаад харлуулдаг, муугаар хэлдэг. Нэгт, хоёр дахь юм бол тэр компаниуд нь ч гэсэн хариуцлагатай байх ёстой. Хоорондоо өгсөн уйлдаад үнэн дээр тоглодог. Ийм байж болохгүй шүү дээ. Тэгэхээр энэ бид нар олон улсын жишгийг бас дагмаар байгаа. Энэ компаниудыг воожуулаад босгоод нэг за очроо төшөнд 1 минут нэмж өгье. Компаниудаа нэгэнт одоо бодлогоор дэмжиж воожуулаад босгоод ирсэн бол дараагийнх нь компаниуд нь боломж олгодог энэ систем л бас ормоор байна. Их баярсаа. Тэгэхгүй бол ерөөсөө нэг ийм л яриа үүссэн биш. Нэг хэдэн гурилан компани байдаг. Шинээр гурилан үйлдвэрлэлийг орж ирэх гээд тэд нар шахуулаад дуусчдаг. Нөгөөдөл нь тариаланчтай барьцсан, зээлээр ингээд бүр барьцсан. Тэгээ ийм тогтолцоо цаашаа үргэлжлээд байх юм бол энэ салбар чинь бас яг бодтойгоор энэ чөлөөт эдийн засгийн зарчмаар хөгжихгүй шүү гэдгийг танд бас хэлэх гэсэн юм аа. За тэгээд ямар ч байсан одоо энд байгаа их хурлын гишүүдийн аж үйлдвэрийн салбар хүнсний энэ хөнгөн үйлдвэрлэлийн салбарыг дэмжиж энэ удаа саналаа өгөөрэй гэж одоо хүсье. Урд нь нэг удаа би өгсөн. Тэгээд олонхоороо гэдэг юм орон нутгаараа нийлж бойкотлж чинь бүхэл бүтэн үйлдвэрлэлийн салбар, гурилын салбар, газар тариаланч нарын салбарыг унгаасан шүү. Одоо бүгд нэг дэмжижээрэй гэж хүсэх гэсэн. Баярлалаа.